Сайн байцгаана хүүхдүүдээ бид өнөөдрийнхөө хичээлийн физик хичээлийн 2013 оны элсдийн ерөнхий шалгалтын A хувилбарын 11-ээс 15 дугаар бодлогын бодол болон тайлбарыг үзнэ. 11 дахь бодлого мөнгөн уст барометрийн заалтын тухай бодомжоос зөвийг нь сонгоно гэж байна. За барометр гэдэг нь өөрөө даралтыг хэмждэг багаж юм. Мөнгөн усны багны даралт буюу товчлоод МОБ гэвчдэг тийм мөнгөн усны багны даралт нь агаарын даралттай тэнцүү байдаг. Шууд хамааралтай байдаг тул гадна агаарын даралт ихсэхэд мөнгөн усны багны өндөр мөн нэмэгддэг байх нэ. Ингээд зөв хариулт нь бол A хувилбар болж байна. За 12 дахь даалгавар. Г үсэг хэлбэртэй болгосон төмөр утасны А үзүүрийн хэсгийг халаасч эхэлсэн гэж. А ба А-гаас B хүртэл B-гээс C хүртэл хэсгийн урт хэрхэн өөрчлөгдөх вэ гэж байна. А-гаас B хэсэг тэлж уртсаад B-гээс C хэсэг бол өөрчлөгдөхгүй гэсэн ихний хариулт байна. A-ээс B, B-гээс C хэсэг хоёулаа тэлээд уртснаа гэсэн B хувилбар байна. C хувилбар дээр A-ээс B ба B-гээс C хэсгийн урт өөрчлөгдөхгүй гэсэн бол D хувилбар дээр A, B хэсгийн урт өөрчлөгдөхгүй, B, C хэсэг бол уртсаа тэлнэ гэсэн байна. E хувилбар дээр бол A, B, B, C хэсэг хоёулаа агшиж богинохон болно гэсэн байна. Манай бодлогын өгүүлбэрт бол А цэгээс эхлээд халаасан гэж хэлсэн тийм үү. Тэгвэл альва хатуу B халахдаа тэлдэг байх нь агшихгүй гэсэн үг. Тэгэхээр Е хариулт бол буруу. Ямар ч байсан тэлж уртсан. Тэгвэл металл утас маань халахдаа хэлбэр харгалзахгүйгээр бүх уртынхаа дагуу тэлдэг. Хэлбэр харгалзахгүй. Г үсэг шиг хэлбэртэй болгоно уу, Д үсэг шиг хэлбэртэй болгоно уу, А үсэг шиг хэлбэртэй болгоно уу хамаа байхгүй. Аль нэг хэсгээс нь халаах юм бол бүх уртынхаа дагуу тэлдэг байх нь өргөөшөө мөн тэлнэ. Манай бодлогын асуулт бол урт нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн учраас зөв хариулт нь B хувилбар байх нэ. A, B, B, C хэсэг хоёулаа тэлж уртснаа гэдэг энэ хариулт бол зөв болж байгаамаа. За 13 дахь нь гэрлийн үзэгдэлтэй холбоотой бодомжуудаас бурууг нь олоорой гэж байна. Нэгдүгээрт нь гэрэл биедээр тусахдаа ойх, шингэх, бүртгэгдэх шин чанартай. Хоёрдугаарт нь номноос ойсон гэрэл нүдэнд тусснаар ном унших боломжтой болдог гэсэн бол гурав дахь хариулт нь ном гэрэл үүсгэж учраас номыг унших боломжтой. Дөрөвдүг нь номноос гарсан, нүднээс гарсан гэрлүүд огтлолцсноор номыг унших боломжтой гэсэн байна. За тэгвэл бүгдээрээ буцаад гэрэл бүлгийн эргэн саний. Бидэнд юмсыг харахад гэрэл хэрэгтэй болдог. Гэрэл үүсгэгчээс гарсан гэрэл орчинд тархаж түүний нэг хэсэг нь бидний нүдэнд туснаар гэрэл үүсгэгч харагддаг байна. Гэрэл үүсгэгчийн хэмжээг тооцооргүй бага бол цэгэн гэрэл үүсгэгч гэдэг. Тэгвэл өөрөөсөө гэрэл гаргадаггүй ном, хан гэх мэт бие бидэнд харагдаад байгаагийн учир бол гэрэл үүсгэгчээс гарсан гэрэл тэдгээр бие дээр тусаж гадаргаас нь ойдог байх нэ. Ойсон энэ гэрэл нүдэнд тусахад бид биеийг харж чаддаг байх нэ. За тэгвэл хөшгөний завсраар тархаж байгаа гэрэл хананд тусч харагддаг. Мөн гар чийдэнгээс туссан гэрлийн зам агаарт харагдахгүй боловч замд нь хавтан байрлуулахад хавтанг гэрэлтүүлж байдаг. Гэрэл үүсгэгчээс гарсан гэрэл үргэлж шулуун замаар тархдаг байх нэ. За тэгвэл энэхүү 13 дахь даалгаврын бодомжуудаас зөв нь юу вэ гэхээр нэгдүгээр өгүүлбэр, хоёрдугаар өгүүлбэр бол зөв байх нэ. Гэрэл биедээр тусахдаа ойд шингэдэг, бүртгэгдэг шин чанартай байх нэ. Номноос гэрэл ойсон учраас бид нүдэнд маань харагдаад номыг унших боломжтой болоод байгаа юм байна. Ном бол гэрлийг ойлгосон байх нэ.
За гэтэл манай асуулт өөрөө бурууг нь олоорой гэсэн. Зөвийг олоорой биш, бурууг олоорой гэсэн учраас буруу нь 3 4 дахь өгүүлбэр бол буруу өгүүлбэр байгаа юм байна. Ингээд бид бүхэн зөв 2 өгүүлбэрийг мэдэж авлаа. Тэгэхээр энэ зөв 2 өгүүлбэрийг чийжилснээрээ дараагийн B, C, D хувилбаруудыг ажиллахад чинь хэрэг болдог байгаа шүү. За 14 дахь даалгавар. Зурагт өгсөн дүрсийн толгоны оройгоос ямар зайд үүсэх вэ гэж байна. Дүрс нь ямар зайд үүсэх вэ гэсэн байна. За тэгвэл бөмбөлөг толгоны томьёог бүгдээрээ харцгаая. F бол фокусын зай, A бол толгоноос B хүртэлх зай, B бол толгоноос дүрс хүртэлх зай байх нэ. R бол толгоны радиусыг хэлдэг байна. За өсгөлтийг бодохдоо дүрсний өндрийг B-ийн өндөрт нь харьцуулж олдог байна. За тэгвэл манай зурагт өгөгдсөн энэ тэгцэг бол Морелтийн төв байх нэ. Энэ F бол фокусын цэг. За хүнхэр тол гэдэг нь харагдаж байна. Мөн гол офтог тэнхлэх маань харагдаж байна. Ингээд толгоны томьёо ёсоор бодох юм бол тухайн биеийн дүрс нь ямар хөө зайд үүсэх вэ гэдэг хариултанд B хувилбар тохирж байгаа юм байна хүүхдүүдээ. Ингээд сүүлийн бодлого. Зурагт өгсөн батарей чийдэнгээс тогтох задгай хэлхээнд дамжуулагч утаснуудыг аль хооронд нь холбох юм бол чийдэн асах вэ гэж байна. Энэхүү зурагт чийдэн өгөгдсөн байна, батарей өгөгдсөн байна. Улаан цэнхэр өнгийн хоёр холбох утас өгөгчжээ. Хэрхэн яаж холбол асах вэ гэж байна. За эхний A хувилбарыг харъя. A-г B-тэй холбоно гинэ. За A-г B-тэй холбож байна. V-г G-тэй холбоно. За V-г G-тэй холболоо. Энэ нөхцөл чийдэн асах уу? Мэдээж асахгүй тийм үү? Чийдэнтэй батарейг батарейтай холбосон байна. За B хувилбарыг харъя. A-г B-тэй. Ахаад A-г G-тэй. Хэдийгээр чийдэнг маань батарейтай холбосон боловч нөгөө талыг холбож чадаагүй. Чийдэнг бас чийдэнтэй холбосон байх нэ. Тэгэхээр B хариулт бас буруу ах нь. За C хариултыг харъя. A-г V-тэй. Ахаад B-г G-тэй холбоно гинэ. За энэ нөхцөлд бол хэлхээ маань өөрөө битүүрж байна тийм үү? Тэгэхээр энэ нөхцөлд бол чийдэн маань асах нэ. За D хувилбарыг харъя. A-г V-тэй холбоно гэж. Нэмээд V-г G-тэй холбоно. Бас л хэлхээ битүүрэг байх нэ. За E хувилбар муу ялгаагүй. A-г G-тэй холбоно, V-г G-тэй холбоно гэсэн учраас бас хэлхээ битүүрэх байх нэ. Цахилгаан хэлхээ бол заавал битүүрэх ёстой гэдэг байна. Ингээд манай 15 дахь бодлогын зөв хариулт C хувилбар байна. За ингээд өнөөдрийн бид энд хүрээд дуусж байна. Анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя. Баяртай.